За тэгэхээр өнөөдөр би юу ярих гэж байгаа гэхээр түүцнүүдийг өмөрөх сэдвийн хүрээнд би өөрийнхөө үзэл бодлыг юм. Түүцнүүдийг өмөрнөө жоохон. За тэгэхээр өнөөдөр чи 2024 оны 11 сарын 28-ны өдөр болж байна. Тэгээ энэ удаад би юу ярих гэж байгаа гэхээр түүцнүүдийг яагаад өмөрөх ёстой юм гэхээр CU, JS25, EMR зэргүүд бол ерөнхийдөө франчайзинг үйлчлэг байгаа. Франчайзинг гэдэг үг. Тэр яадаг юм гэхээр санаагаа худалдана. Бас яг тэр зорилтоор хийн үйл ажиллагаа болно. Тэгээд санаагаа худалдсан зарчмаар нөгөө хүмүүс нь мөнгө авдаг. Сар бүр ингээд жил бүр ингээд мөнгө авч урт хугацааны бодлогодоо бол энэ манай Монголд бол ашиг муу, орлого муу. Ерөнхийдөө бол одоо гадаадын хөрөнгө оруулалтыг ч гэсэн ингэж ярьдэн штэ. Гадаадын франчайзинг биш ч байсан бай гадаадын хөрөнгө оруулалтчаас урт хугацаанд яадаг юм гэхээр ашиг орлого багтаа байдаг. Муутай байдаг. Яг тэгвэл гадаад руу хөрөнгөнийх нь тодорхой хэмжээний овн явдаг гэдэг бол франчайзинг бас тийм. Гэхдээ би яг нарийн гэрээ мэрийг мэдэхгүй тэр франчайзингийн тэр гэрээ хитэн төгрөгөөр хийдэг хитэн хувь нь одоо гадаад руу яваад яаж хийж байгаа би яг тодорхой юм би мэдэхгүй. Гэхдээ манай Монголын тодорхой хэмжээний мөнгө гадагшаа урсаж байгаа гэдгийг би мэдж байгаа. Гол зүйл нь. Энэ нэг өмөрөх шалтгаан. Тэгээд нөгөө нэг шалтгаан нь юу гэдэг юм гэхээр яг CUJ25 ингээд дотроо 0-тай 0-гүй л гэж хэлдэг. Ихэнх нь миний харж байгаагаар бол охид залуус байдаг. Тэгээд ерөнхийдөө 0 сэрвчлээс залхуу ураад ихэнх нь удлаа хаалттай эвдэрсэн хаалтын түгжээ ичдэг юм шиг надад санагдсан. Яг тухайн үедээ бол яг ингээд нэг 0-той, 0-той гэдэг ингээд ярьж байгаад ингээд нөгөө юу ярьчихж байгаа шүү дээ. Одоо төснүүдийг одоо юу гэдэг ингээд хаачж байгаа шүү дээ. Болиулж байгаа. Төснүүдийг боож байгаа гэсэн үг та Монгол ардыг Монгол иргэдэг нэстэ баяжуулахгүй нэгснэ өөрснийхөө дэлгүүрүүдийг Монголынхаа иргэдийг л нэгснэ хүнсний дэлгүүрийг л боож ийн л гэсэн үг байхгүй юу ерөнхийдөө байгаа. Тэгээд оронд нь франчайзинг орж ийн гэдэг чинь яаж байгаа гэхээр гадаадын дэмжээтэй наал гэсэн үг ерөнхийдөө шулуухандаа ажиллаад. Тэгэхээр яг уу CUJ25 EMR одоо юу байдгийг те Coca-Cola Pepsi чинь бас франчайзинг үгүй юу? Бас KFC бас франчайзинг байж магадгүй юу? Сайн мэдгүй. За ямар тач иймэрхүү ингээд франчайзинг үйлчлэгээнүүд бол ер нь манай Монголд бол юу гэдэг юм гэхээр урт хугацааныхаа бодлоготой бол хор учруулж байгаа гэдгийг би хэлмээр наа чимээгүй. Тэгээд хүмүүс энэ тухай ер нь ярьдаггүй. Тэгээд би ер нь энэ тухай би айл нэг 10 би эн чинь бүр нэг нэлээд дээр одоос 12 жил өмнө франчайзинг гэж бүр реклам болоод бүр сүр болоод зарим хүмүүс ирээдснийг санаж байгаа. Тэгээд дараад нь ерөнхийдөө CEO одоо Emart байгууллагад энэ тэмдгүү франчайзинг болоод эхэлсэн байхгүй юу? Тэгээд франчайзинг үйлчлэгээ гэдэг нь миний харж байгаагаар гадаадын хөрөнгө оруулалтаас муу байж магадгүй гэж би хараад байгаа. Яг түн зөвхөн хэрвээ санаагаа засны төлөө ингээд сар болгон хэдэн төгрөг авчиад юм бол яг өссөн зүгээр копидад зүгээр нэрийг нь өөрчлөөд жоохон төстэй болоод ингээд өөрсдөө дэлгүүр нийцээг бол яагаад заавалчгүй франчайзинг гэж би бас гайхаад байгаа байхгүй юу? Тэгээ яг уу миний харж байгаагаар түүцнүүд уг нь бол хэрэгтэй. Гэхдээ түүцнүүд тодорхой хэмжээнд бас яг уу гэхээр одоо бас одоо юу гэдэг тэр хоол унд одоо юу байдгийг тийм ээ. Тэр юмд яг хяналт шалтны хугацаанд дууссан бол хаяад хугацаанд дуусааг бол хаяхгүй. Одоо хугацаанд дуусааг бол хаяад тэгээд хугацаанд дуусааг бол тэгээд дуусаагүй юмудаа тэгээд мэдээж зарахын зараад арай жоохон хариуцлагатай байх юм бол уг нь гоё байгаа. Тэгээд франчайзинг үйлчлэгээ нэвтэрснээр яаж байгаа юм манай монголчуудад нэг яг одоо тодорхой хэмжээтэй бас
бас нэг жоохон ч гэсэн нэг соёл орж ирэхэд байх шиг байгаа. Нэг талаараа гана. Тэгэд нөгөө талаараа одоо манай Монголд яг одоо аль хэзээний одоо юу давхар дэлгүүрүүд зөндөө байгуулагдчихлаа шүү дээ. Ямарт одоо юу гэдгийг тийм ээ. Бүгд л одоо өөрөө өөртөө үйлчлдэг дэлгүүр болчлоо. Тэгэхээр одоо энэ франчайзинг одоо ер нь болоод тэгээд өөрснийхөө дэлгүүр рүүгээ орол яасан бэ гэдэг нэг юм уриалга гаргаж байгаамаа. За тэгээд өнөөдөр чи 2024 оны 11 сарын 28-ны орой болж. За тэгээд энэ бичлэгийг яг өндөрлөө.